Зохиолыг бичсэн Ламсүрэнгийн Саранча, зохиолыг уншсан Туул Синди Гисгэксэд. Буцхын урд оройд инхийн хүү чингүүний хөтлөн аавындаа ирэв. Ээж нь уйлж өглөж байгаа нь гаднаас сонсогдоход хүүгээ ээжтэй очоо хэмээн явуулаад тэрээр төрсөн гэртээ оров. Ээж нь хүзүүн дээрээ нойтон алчуур тавиад учиргүй уйлж цамнаж байх нь тэр. Динхийн ээж ихэд эргээд ор сандайлан сууж та нар ч одоо юу олоод уйлаа унжаан болоод байгаа юм бэ гэж зандрав. Бадарч хүүгээ нэг сүрхий харчгаад босож цаад өрөөрөөгөө орчхов. Яасан аав арх угаа юу ээжээ? Арх уухч бах хэрэг болоод байна хүү минь. Яасан бэ? Тана хадмын үхэлтэй холбогдоод байна. Бараг үнэн биз. Цаг үргэлжил илүү дутуу юм хайж өлөв дөлөв хийж явдгийн гайн биз. Насны эцэс чоронд ясаа орхихон шиг байна гэсэн Пагам учир зүггүй дахиад уйлав. За битгий уйлаад байгаа ч дээ. Уйлаа гэд наад нулимс чинь аврах уу тэгээд даанчтэй та нар ёстой хэлэх ч үг алга. Гэсэн динхийн ууртаагаар ширээн дээрээс аяг шуурч хаалга өөж шидэхэд хаалганы хажуугийн янз модонд тасгийн буусан шаазан аяг хаагарч будаа мэд өөрч унахад цаад өрөөний хаалга онгойж Бадарчийн бараасан царай цухалдснаа. Пагам чи битгий худлаа хуцаад байгаарай. Ингэснээ хаалгаа хурдхан хаачхав. Худлаа юм биш үү дээ ээж. Үнэн амтай бүхэн ярьж байна. Сэлэнгээс хідэн үл мэдэх хүмүүст агуулж ирээд эмээг энд чинь орогноод байсан байна. Аав чинь тэнд байхыг хүмүүс харсан байгаа байхгүй юу? Хайрын хүн очиж сампл дарахыг байхдаа яах вэ дээ? Ингээд Пагам дахиад уйлахад үнэн юм уу да аав? Одоо яана тэгээд ингэсээр динхийн эцгийнхээ байгаа өрөөний хаалгыг түлхэн оров. Бүх үннээ надад хэлээдхээ. Би төрсөн хүүчин байна. Би таныг хамгаалнуул гэхээс өөр яах вүлээ дээ? Та баригдвал юу болно гэж бодож байна? Динхийн ихэд хатуу хилээд түшлэгтэй сандал татан эцгийн өөдөөс харан сов. Бадарч хэсэг хулмагнан сууснаа жигшүүрт хэргийхээ тухай яриав. Та чинь ямар юма хийж төмөр зам эвдэлдгийн? Динхэнэ хүү минь чи амьдрал ойлгох насанд хүрсэн хүн ирэх биш ойлгох үз. Миний авдаг 400 төгрөг, эхийн чин авдаг 480 төгрөг бүгд нийлээд энэ олон амыг тижээж хүрэлцвүү. Би насаараа ихт чин загнуулж илүү дутууг тэнцүүлсээр өнөө гүрсэн. Чамайг ч амьдралтай болгосон. Гэтэл надад чамаас өөр олон охин нойтон үрс минь байна. Эднийг амьдралд хүрэх гэж л зүтгэсэн минь энэ. Орсоос ирж би таварын вагоны толгоо унах чухал ховор живэр бараа зөндөө гардгийн. Тэднийг аваад хөдөөгөр явхад нүдний гимшүү дээ. Тэгж явж байж л ийм байдалд орчихлоо. Та хадам аавыг тэгээд хүрээд ирнэ гэж яаж санах вүлээ дээ? Хүүдээ үннийг хэлж дотроо онгоолгоод Бадарч хідэн тусал нулимс дусагнуулав. Тантай тэгээд хин цуг явж байсан. Яах нь вэ? Чи тэднийг барьвал намайг хэлээд өгчихөн штэ. Бадарч ихэд сандран хүүгээ хараад огол харайм босов. Динхийн ихэд зэвүүтэйгээр инээгээд тэднийг барьж байж л та аврагдана. Би хадам ээж навчаа хоёрын өмнө нүүр бартан байх болно гэлээ. Дэ дими болоо даа хүн минь. Зүгээрээ аваа. Би мэдчихээн. Та хүүгээсээ өөр хинд итгэх юм? Гэхэд Бадарч толгой дохин хамтрагч нарынхаа нэр хаягийг хэлж өгөв. Одоо тайван байцгаа. Ээж юу ч болоогүй хахад битгий усан нүдэлж гай болоод бай. Гэж динхийн эцэг их хоёроо бүндгөнтөл загнаад гарав. Орон нутгийн энэ цагдаагийнхан санаанд хүртэл ажиллахгүй байна. Би тэр муусан новшнуудыг барихтаа л нэг барьж таараа. Чи ээжэд хань болоод хэд хоног энд байж вэ? Би одоо хот явлаа. 2 хоногийн дараа ирнэ. Ингэсэн динхээнийг маргааш өглөө нь ажилдаа очиход Ахмад давг түүнд ажиллаа хүлээлгэж өгөхөөр хүлээж байв. За дөвөө минь энэ хэрэгүүдийг хүлээж авдаа. Уганд итгэвэрт гарахад 2 жил дутуу байсан. Чамд амжилт хүсье. Ингэсэн Ахмад динхээний өмнө 7-8 хавтаст хэрэг өрөн тавив. Үгүй эн чинь юу олж байгаа юм бэ? Та хайчих гэж байгаа? Алба өрөөнд архиусан хэрэгээр ажлаас халагдаж байна. Юу гэнэ? Яа гэхэвдээ. Хааны алба халаатай, эзний алба ээлтэй. Ах нь явлаа. Өөр унсан хүүхэд уйлдаггүй. Тийм биздээ дүүхүү. За тийм юм гэж юу эдгийм дээ. Наад хэрэгүүд чинь байж байгээ. Би дарга дээр орж гуйна. Танаас тийм ч амар салахгүй шүү. Ингээд хөхрөв. Нэмэргүй үсттэй. Ингэсэн даваг том палбгаар гараараа динхээний гарыг атгаад гарав.
Динхийн өмнө өрсөн хэрэгүүдээс барамсаа гэсэн хавтаст хэргийг сугалж аваад бусдыг нь давгийн сефт хийж чойжлоод түлхүүрийг нь ингэрийн халаас руугаа хийлээ. Сүүлийн үеэс мөрдөж буй ажилдаа ихэд ядран орж ирэх давгад Динхийн 100 г өгч амтшуулсаар байлаа. Тэр нэгэн өдөр давг тийм орж ирэхэд Динхийн өмнө нь нэг шил арх тавьж "За ах минь, та ямар хөөхөд өштэй. Таныг ядарсныг хараад нэмэр болох болов уу гэж санахын тохируулж л хэрэглээрээ дээ. Дарга нарт баригдаж балрав. Дүүн ажилтаа болчихлоо." Гээд гарахад давг ихэд баярлан шилтэйг авч ширээн дагавраа хийгээд баг багаар хийж уусаар агаад сүрхий халамжжээ. Динхийн яг энэ үеийг тааруулан ойролцоох гудамжны утасны кабин руу орж 20 мөнгө хийгээд даргынхаа өрөөний утсан залгахад "Хурандаа Батхуйг сонсож байна" гэх уцаартай дун сонсогдоход үл ялыг самгарцсан ч "Сайн байна уу та? Би Ахмад Давг гэдэг хүн дээр шалгуулж байгаамаа. Сая дуутахаар нь очсон чинь шаал согтуу надаас арх нэхэд би яах ёстойгоо мэдэхгүй байна" гэхэд Хурандаагийн дуу тасгийж "Та миний өрөөнд ороод ир" гээд утас тасархад энийг алдсан Динхийн хэрэгэн бүтсэн хүний хангалуун инээд цалгиулсаар гудамжны телефон утасны кабинаас гарчээ. Нилээд халамжсан Ахмад Давг гадуур дүрмд цамцаа тайлчаад боогдож буй хэрэгийнхээ хавцыг үдэж гангаан хулыгаа унаж явлаа хөө гэж дуулж суутал нэг их төрөмгийн гартаа хүн хаалга дэлб татхан халаг орж ирсэн нь газрын дарга Хурандаа Батхуйг байх тул Ахмад ухсгийн босгоод ганхаж арай хин ширээгээ тулан зогсов. "Нөхөр Хурандаа, орхи. Та малгайгүй ясаллаа. Арх уучгаад мөн том суунаа чи" гэсэн Хурандаа Ахмадын өмнөх стакантай архийг авч үнэрлээд уур нь улам шатав. "Арх байх шүү. Тийм үү Ахмадаа?" "За тийм ээ тий. Миний буруу Хурандаа. Ахмад Давг. Би ажлаа хүлээл гэж өгөхөд бэлтэг Ахмадаа. Мэдлээ гүцтгэе. Нөхөр Хурандаа, асуулт асуухыг зөвшөөрнө үү?" "Асуу. Би хинд ажлаа хүлээл гэж өгөх юм? Хэн байдгийг? Дэслэгч Динхэнд." "Мэдлээ." "Мэдлээгэн шүү. Хар уснаас болж сүрнэ гэж би чамд нэг бус удаа сануулж байсан байхаа." "Яг тийм нөхөр Хурандаа." "Хөө ерөө байж байгааг нь өрөв ичхөөд." Цагдан сэргийлэх албанд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн Хурандаа Батуулд өмнөө зогсоох хамгийн шилдэг мөрдөгчөө харамсан хараад гарч одов. Мөн чиг сайн мөрдөгчсөн. Хүнд хүчээр хөдөлмөрн түүнийг баалгах дуртай болгосон. Хин зохин нойтон хүүхэдтэй маада хөөрхий. Тэтгэврт гарах нь ч дөхөж байна. Энэ золгийг хааны газар шингээхээс дарга дотроо түүнийг өрөвдөн бодоод хүмсэг зангидан алхахад ажилтнууд ясалж зогсон Хурандааг өнгөрүүлж байлаа. "Энэ надад хэрэгтэй." Динхийн барамсаад хариуцагдах хавтаст хэргийг өмнөө тавиад чанга хэлв. Чухамдаа энэ хэргийг авах гэж тэрээр Ахмад Давгийг мөргсөн ажээ. Динхийн хувцаа толитол татаж энд тэнд наалдсан ганц нэг үсийг түүж хаяад гарч шатаар харайлган газрын даргын өрөөний үүдэнд очоод хаалга тогшов. Даргын туслах эмэгтэй энэ үед алга байв. "За ороорой." Даргын баргил дуун ууртай сонсогдоход баг зэрэг сүрдсэн ч Динхийн дотогш ороод явчихав. "Амрыг ирээ нөхөр Хурандаа." "Дэслэгч Динхийн, та ямар хэрэгээр явна?" Хурандаагийн ширүүн харц түүний толгооноос хөлийг нь хүртэл ороолгоход залуу өөрийн ирэхгүй сүрдсэн ч айж болохгүй хэмээн өөрийгөө зоригжуулав. "Нөхөр Хурандаа, би танаас хоёр зүйлийг хүсэж байна. Илтгэхийг зөвшөөрнө үү?" "Нөхөр дэслэгч, илтэг. Баярлалаа. Ахмад Давгийн ажлыг үргэлжлүүлэн хийлгэнэ үү? Надад тэр хүнээс суралцах зүйл их байна." "Мөн хамт аригтаж сурах гэв." Хурандаа ийн зандарсан ч нүднийх нь ширүүн харц зөөлөрч тэр бүхэл инээмсэглэхийг Динхийн анзаарч номхон зогссон хэвээр "Би тэр хүний мөрдлөгийн ур чадвараас суралцах хэрэгтэй байна" гэлээ. "Зааг тийм байж дэслэгч Динхийн. Таны энэ хүсэлтийг би ганцаараа шийдэхгүй. Гэхдээ бодолцож үзье." "Баярлалаа нөхөр Хурандаа." "Нөхөр дэслэгч, дараагийн асуудалтай ор." "Мэдлээ нөхөр Хурандаа. Надад бие даасан мөрдлөг хийхийг зөвшөөрнө үү?" "Бие даасан мөрдлөгөө?" Хурандаагийн нүд томроод ирэхийг Динхийн харав. "Яг тийм нөхөр Хурандаа.
Улаанбаатар хотын 100 айл, 4 буудал, 5 буудлын орчимд 2 томоохон мөрөөдтэй тоглоомын бүлэглэл эмсийн биеийг үнэлдэг газар бас 2 байдгийн байна. Мөн Сэлэнг аймгийн 3 иргэн олон улсын 5-ын вагон унгаж бараа дээрэмдэх зорилгоор төмөр замын нэг өртөөний даргын амь насыг хөнөөсөн байна. Төмөр зам эвдэлж байхад нь өртөөний дарга очиж болиулахыг шаардахад амь насыг нь хөнөөгөө зогтсон байгааг харьяалах орон нутгийн цагдан сэргийлэхийн нөхөд мөрдөн шалгаж байгаач их цалгаар назгаа байгааг илтгэе. Хурандаа түүнийг энэ удаа ихэд тоосон байртай харж мөрдөх зөвшөөрөл өгч болно. Он удаан уужгэрч өргөжж бэхжсэн бүлэглэлийг барина гэдэг аюултай. Хүн минь гүчи тэгээд баттай нотлох баримт төшгөлсөн бэз. Ингээл яг тийм нөхөр хурандаа би гэмт хэрэгтнүүдийн үүрэнд хид хідэн удаа ажиглалт хийсэн. Вот, ир хүн мана залуус мундаг болжээ. Тэгэхээр хүн минь энэ бүлэглэлүүдийг барих ажлын хэсгийг байгуулж төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх хэрэгтэй. Цаад давг ахмадаа дууд. Харин тэр хүн амны хэрэгтнүүдийг даруй баривчилж авчир. Тусгай ажиллагааны хөнгөн тэргээс нэгийг 2 сэргийлэгчтэй аваад яв. Харин гэмт бүлэглэлийг барих ажлын хэсгийг чи ахал. Операцийг би өөрөө удирдан шүү. Мэдлээ гүйцэтгэе. Явж болно. Хурандаагийн нүднээс цацарсан дулаан харцыг дахин харсан дэнхэн яслаад гарч одов. За манай ах ч бас нэг шижигнсэн залуу мөрдөгчтэй болох нь дээ. Давгийг битгий халаач гин шүү. Ир хүний хуугархай байна. Мундаг байна шүү. Манайх ингэж нэгэндээ сэтгэл тавьж ажилвал тэр хүн шиг сайн юм хаана байх вүлээ. Хурандаа залуу эрийг сэтгэлдээ ихэд тоон нэмсгэлсээр босож цонхны өмнө зогсов. Намрын сэрүүн өдрүүд нэгэнт эхэлсэн харагдана. Цагтан сэргийлэхийн ажил амаргүй. Хууль зөрчигч бүлэглэлүүдтэй хийх энхийн аюулгүй байдлын тэмцэл дахиад үргэлжлэх нь нэгэнт тодорхой болсныг хурандаа бодож зогслоо. Дэнхэн тусгай ажиллагааны иж бүрэн тоног төхөөрөмжтэй машины урд сун хөдлөختөө эхлээд ганц худаг хэмээн нийтэд нэрлэгдсэн урдчлан хорих төвөөр оров. Зангараг лавг таахалзан алхасаар гарч ирэхэд бор утанд хийсэн 2 шил архийг жаалжуулаад хэмний хамт шуутхан атгуулж орхив. Сайхэр цаасан уудтайг онгойлгож харснаа ихэд сайхан ааштай инээд алдаж өө дүү хоншоортой байх чинь түрүүч их чинь чамгүй халаасан шүү. За ажил нь хэр байна гэд чангаар хөхөрч мөрөн дээр налгадахад дэнхэн золтоор шургаад унчихсангүй. Ярьсан яриа янзаараа бол дүүгийнхэн сэтгэл хувирахгүй шүү. Таны ялыг ч би зохицуулах санаатай байгаа. Би яах вэ? Гол нь муу дүүг минь энэ байна. Хавцт хэрэгнэ. Би өөр авчихсан. Цаад хохирогч нь генералын хүү болохоор танилын нүур халуун гэж арай л болохгүй байна. Би 3 хоног Сэлэнг яваад ирнэ. Хадам маавыг минь хөнөөссөн 3 арьсыг авчирна. Ах амтан болгоод өгөх юм байгаа эцтэй. Тэр 3 навшийг хийгээд дүүг чинь зөрүүлж гаргана. Сургуулийн удирдлага захиргаатаа яриад батлан даалд гаргуулчихсан байгаа. Шууд хичээлд нь оруулнаа. Харин барамсааг шүүхээр оруулна шүү. Гэхдээ биеэр идэх ялгүй. Өө за, тэр хамаагүй. Гарчил байвал боллоо. Ашгүй сургууль нь буцааж хичээлд нь оруулна гинүү. Бүгдийг нь би зохицуулсан байгаа. Чи ч мөн шаггүй ирвэн шүү. Ингэлалаа. Өнөөдрөөс эхлээд би чиний зарцал гэсэн үг. Ах нь хүний тусыг шоронд болдог ирвшээ. Тэр муу 3 хулгаач аваад ир. Сур шиг сунгаж, сухаа шиг улаалгаад өгье л дөө. Химэн зангарах лавг хилээд дахиж дэнхэнийг хамраараа газар хатгаж унтал мөрөн дээр найрсгаар алгадаад гарч яв. Дэнхэн ч урдчлан хорих төвөөс гарч машинтаа суун давхсаар маргааш өглөө аймгийн цагдан сэргийлэх хэлтсээр очиход аавынх нь хамтрагч нар болох цэнц суугаар баярт нарыг бариад ирчихсэн тусгаарлан хорьсон байснаа протокол бичин дэнхэнд хүлээлгэж өгөв. 2 гараа ардаа гавлуулсан 3 залууг машины арын хоньны хонхор түлхэн оруулсан дэнхэн аймгаас нилээд холдоод сайх залуусыг буулган ухаан алдтал нь бороохоод нь зодоод дахин машины ард чидэн замаа хүн давхив. Норпол навчаа 2 ярихчгүй 2 талд уйтгарлан гунигт автаж суутал өвөөгийнхөө бэлгэлсэн алтан 5 хошууг гартаа атхан тоглож явсан чингүүн гүн орж ирээд аав ирлээ. Аав цагдаагийн гоё машинтай ирлээ гэж сангинуулав. Норпол уулгалан ухсхийн хоол гихээр хөргөчнөөс мах гаргаж байтал хаалах сэвхийн онгоож сэргийлгийн дүрмт ховцтой дэнхэн орж ирээд хүүгээ дээр өргөн навчааг тэрч үнсээд ээжээ таны би гайгүй юу? Гэхэд Норпол баярлан гайгүй дээ хүү минь. Миний хүүгийн ажил сайн уу? Ингэлээ.
Ажил ихтэй байна ээжээ. Хүн нөгөө муусан алуурчдыг бариад аваад явж байна. Сэлэнгэд очоод нуугдчихсан байдаг байгаа. Ингэсэн динхэн аяхта цайнаас оочлон юу гинэ? Яасан гинэ хүүхээ? Норплын нүдээр нулимс мэлтэгнэн тусалсаар ойртон ирэхэд динхэн твэрч аваад миний ээж тайван байдгийм шүү гэж шивнэв. Навчаа мэгшин уйлж эхлэв. Цагдаагийн машины бараанаар зүрлэгийнхэн цувран орж ирцгээсний дотор динхэний аав бадарч ээж пагманд хүртэл байлаа. Ээжээ, миний ханаа тайвшир. Би 2 сэргийлэгч бас жолоочтойгоо явнаа. Гэмт этгээдүүдтэй хөөцөлцөөр яваад туслахууд маань ядарч өлсөж яваа. Сайхан хоол хийчих. Муу сайн алуурчид манай шудраг хуулийн дор хүнд гисгээл хүртнэ. Динхэн зариуд өндөр дуугаар хэлэхэд тэгэлгүй яах вэ минийхүү гэсэн норбойл галзуух руугаа ухсгийсэн ч 2 эмэгтэй түүний өмнөөр орж хоол хийж эхлэв. Хэ бүү үзэгт муу сайн юмнуудыг олоо юу. Хөөх юм уу дарга минь гэсэн бадарч ихэд маадайн хүүгээрээ бахархан суув. Олсон аав минь энэ хойгуурах төмөр зам эвдлэн олон улсын богоон унгаж бараа хулгаалдаг бүлэг эдгээдүүд баригдсан. Динхэн зариу чангаар хэлэхэд хүмүүс дөнгөнөлдөөд явчихав. Пэ бурхан минь мөн хүн дөрсгүй залгүй да. Манай динхэнч мундаг болжээ. Тэгэлгүй яах вэ? Номыг нь үдсэн хүн арай анги байлгүй яадгийн. Мундаг хүргэнтэй хүндээ талигач дарга норбил 2. Навчаа охин маань ч азтай. Энэ чингүүн аав шигэ мундаг дарга болохдгоо. За болж үзээ. Муусан алуурчдын амийг амарин соль. Базар дайрмын та нар наад үг хэлээ татаач норбил охинтойгоо хямраад байна. Нутгийн олны шивэр авир яриан донд динхийн сэргийлэгч нартайгаа яруу санд руу хооллоод явахдаа хадам ихээ тэрч тайтгаруулад эхнэр хүүхдээ ихэд халамжтай тэрч үнсээд хань нэрж авнаа. Чи минхэд хоног ээжтэй хамт байж бай. Ер нь цаашид ээжигээ авч явна байгаа. Яаж ганцаараа байх вүлээ? Гэхдээ норбил баярлаж нулимс туслуулаад миний хүү бие бодож яваарэ гээд үнсэв. Динхэн хүмүүсийн дундаас аав ээжигээ дуудаж аав ээж 2 минь хүүн их ажилтай байна. Ээжийг сайн харж тосолж байгаарай. Ингэж хэлээд инээмсэглэхэд бадарч тогдолцсон миний хөө битгий зовоо. Ээж аав 2 нь норблоос салахгүй гэлээ. Шантаг даваа хідэн нөхдийнхөө хамт зайдуухан зогсоод гимгүү бадарчийг хий харцсандаа зовонгуурч алуурчдыг барьсан динхэнээр бахархан ярьцгаана. 2 сэргийлэгч 3 залууг буулган бие засуулж машин суулгах зуур харамсал бухимдлаа барьж дийлэлгүй 2 замчин залуу очиж баяр цугар 2-ыг цохиод авахд учиргүй айсан цэнд нүрээ машины арын төмөрт наан нугдаан халахлав. Нутгийнхан минь ах トゥ нар минь битгий ингээ наад улчин хийсэн хэрэгийнхээ горыг хуулийн дор хантал амсна. Эднэр яах вэ? Үүлээ идэлнэ биз? Хөөх юм аа минь босоод ирэх биш. Ингэж динхэнийг зариуд хоолоо зангируулан хэлэхэд эмэгтэйчүүд нүдээ даран тонгойж ирчүүд царайгаа бараалгацгаан санааширч уулын толгой ширтэн. Шантаг даваа ямаат уулын орой ширтэж зүрхэндээ надаас болсон юм да. Юу ч тоодоггүй дандаа ганцаараа яарч адгаж явдаг занг нь мэдсээр байж орхиж явдаг миний урагшгүй хайрын сайхан дарга минь дахиад олдохгүй ант сайн нөхөр минь химэн зүрхэндээ өмүүлзэн бодов. Хайрхан минь эр биеийн ант гэдэг эргээд олдохгүй уул шиг тулгууртай өмг түшиг аж. Динхэн аавынхаа хамтрагч нарыг баривчилж төрлөг тосгоноороо ороод явсан нь аавынхаа нэрийг цэвэрлээ зогсолгүй өөрийгөө нутгийнхаа шүтэн болгож чадав. Нэр төр гэдэг амжилтын нэг үндэс гэдгийг динхэн хизээч мартахааргүй цээжиндээ хадгалав. Энэ өдрөөс эхлэн динхэн нэр төрийг эрхэмлэх болов. Зарим үед шудраг зарчмыг баримталж тэндээс олж шүүрхийг чухалчлах болов. Динхэн хэлсэндээ хүрэхийн тулд бүхнийг хайж байлаа. Цэргийн дээд сургуулийнхны батлан даалтанд барамсайг өгч хичээлд нь оруулав. Ямар ч байсан бид нэг нутгийн улс дүүхүү итгэл дааж сурсан шиг сурна шүү. Барамсайг урдчлан хорих төвөөс гаргаж ирээд динхэн ихэд анхаарал тавьж хэлэхэд түүнийг авахар ирсэн хуулийн ангийн оюутан дугар санжийн нүд чигтэж ирэхийг тэр анзаарав. Баярлалаа динхэн ахаа, би итгэлийг чинь хөсөрдүүлэхгүй. Итгэж байна залиг минь. Чи чинь надад зодуулж байснаа гайхаад байсан биз дээ. Уучлаарай. Зүгээр дээ. Дүүнэр хэрэг болвол ирж байна үз. Бид чинь бүгд намдаг багшийн шавнар шүү дээ. Юу? Та бас багшийн шав юм уу?
Залуусын нүд цайлганаар гэрэлтэж ирээд инээд тодорхойд тийм л болж байна. За амжилт хүсье. Шууд сургуулийнхаа дотор байранд очоорой. Багш нартай чинь ярьчихсан байгаа. Ингээд дэнхийн залуусыг өрөөнөөсөө гаргав. Ахмад давгийн барамсайд хийсэн мөрдөх ажиллагаа түүнд ихэд хэрэг болов. Ахмад давг ажилдаа орж түүнийг даргаас гуйж буцааж ажилд авсан хэмээн залууд ихэд сайн хандах болов. Дэслэгч дэнхийн сайн залуу, эр хүн шиг зангарахтай залуу гэхээр яг хамт олонны дунд давг гаргасан нь дэнхээний хүслээр болжээ. Операц 1, операц 2, операц 3, 4 ажиллагаанууд хийгдэхэд бэлэн болж Ахмад давг хэдэн шөнө нойргүй сууж ажиллагаа тус бүр дээр нэгтнэмбай төлөвлөгөө боловсруулахад дэнхийн хажууд нь үүрэглэн сууж түүний дуртай хэрэглэгдэхүүн болох 100 граммыг хийж өгч байлаа. За дүү минь, ийм ажиллагаанд аюулгүй ажиллагааг чухалчилдаг юм шүү. Манай ард иргэдийн үндэсний аюулгүй байдал занл хэлсэн бүлэглэлүүд зэвсгэлсэн ч байж болох талтай. Отолт туршилтыг арай хідэн оймс илүү илээснээрээ ах нь хийснэн дээр баха. Гэхдээ дэнхийн шуудхан зөвшөөрөв. Альва юм бараггүй дээр улаан хамартаас салах хэрэггүй. Надад хэрэгтэй л хүн юм. Ахмад давг хэдэн шүн дараалан отолтонд суугаад бодит байдалд хийсэн дүгнэлтэд дэнхийн дөгч тайлбарлахад дэнхийн хурандагийн өрөөнд орж хүндэтгэлтэйгээр яслаад ажлаа танилцуулан илтгэн. Дарах түүний ажиллагааг өдрөөс өдөрт сайшааж байлаа. Отолт туршилтаас ажиглахад зангарах лавгийн хэлсэн болгон таарч байв. Дэнхийн ажиллагаа эхлэхээс 3 хоногийн өмнө зам шалгалтаар лавгийг авч нууц бүлэглэлийн үүр хөрөнгө зойрын тухай нууц мэдээллийг заалган авав. Энэ насаараа ч идээд барахгүй их хөрөнгө түүнийг хүлээж байгааж нууц ажиллагаа эхлэхэд 1 хоног үлдээд байлаа. Улаанбаатарын цагдан сэргийлэх хүрээний анги нэгтгэлүүдээс бүрдсэн 150 шилдэг сэргийлэгчийн бүрэлдэхүүнтэй гүйцэтгэх ажиллагааг газрын дарга Хурандаа Батхуйг өөрөө биечлэн удирдаж, шуурхай ажлын хэсгийг дэслэгч дэнхэн ахалж, өөрт оногдсон үүргээ амжилттай гүйцэтгэв. Гүйцэтгэх ажиллагааны энэ амьд үйсэн үед дэнхийний дэргэд Ахмад давг байсныг хинж мэдсэнгүй. Операц 1-ээс 4-р ажиллагаа нэг удирдлагын доор нэгэн зэрэг хийгдэж бүгд найрамдах Монгол ард улсын иргэдийн үндэсний аюулгүй байдал зансгийлсэн гэмт этгээдүүд баригдаж хуулийн доор бүгдийн алхацгаав. Сартай саруулхан шөнө байлаа. Тусгай ажиллагаа гүйцэтгсэн сэргийлэгч нарын малгааны сар хүчний дээр сарны туяа ойн ихэд дээрээс тусна. Цагдаагийн туг намрын. Номхон зэрэгц дундаа. Шөнийн харанхуйг цочоож командлагчийн дуу тасгийхэд инхийн тулаанд амжилттай оролцсон ажилтнууд номхон зогсож нэгэн зүгт хараагаа чиглүүлв. Газрын дарга Хурандаа Батхуйг өөрийн биеэр хүрлцэн ирж жагсаалын өмнө зогсов. Амрыг ирээ. Нөхөр Хурандаагийн амрыг ирээ. Эх орныхоо үндэсний аюулгүй байдалд учирсан гэмт бүлэглэлүүдийг ажлын өндөр ур чадвар авахалж самбаагаа дайчлан ажиллаж гүйцэтгсэн бие бүрэлдэхүүнд баяр хүргэе. Ураа гэсэн уухай цойраатав. Газрын дарга ийхүү өөрийн биеэр баяр хүргэхдээ олон жил богшсон гэмт бүлэглэлүүдийг эх оронч эр зориг гарган илрүүлсэн ажиллагааг ахалсан дэслэгч дэнхээний нэрийг зориуд цохон тэмдэглэн хэлжээ. Маргааш нь дэнхээний мөрөн дээр ахмадын 4 жижиг 5 хошуу яран харагдаж баярын марш игшиглүүлсэн үлээвэр хөгжмийн тоглолтоор түүний ингэрт онц сэргийлэгчийн одонг удирдах газрын дарга өөрийн биеэр зүүж өгөв. Дэнхээний нэр цагдан сэргийлэхийн хүрээнд нарны олон цацраглууга түгэж эхлэв. Дэнхийн юунаас жайхаа байлаа. Албан тушаалан жахиж тусгай хэргийн мөрдөн байцаагч боллоо. Гэхдээ тэр дэрэгдэн өөрт нь зөвлөдөг хүндэт багшаасаа салсангүй. Өдөр ирэх бүр багш Ахмад давг нь архинд улам бүр орж багш шавийнхаа үгнээс гарахаа болов. Сарны туяач байхгүй тас харанхуй шөнө 2-ээр намхан цагаан байшингийн арын зойрыг гаднаас нь цөм цохин орсон нь энгийн хувцастай дэнхийн ял хармалгаа дарж өмссөн зангарах лавг 2 байв. Ард нь буу бэлэн байдалд барьсан 2 сэргийлэгч зогсно. Муусан илжигнүүд монголчуудаас цөм цусалсан байгаа биз? Дан хатуу идэл энд нуудаг бах. Зангарах лавг хилээд ханцуугаараа нүрээ шудран арчив. Энэ муу бууг тоглоод олон сайхан эрс алтан амиа баймалсан да цус гэж. Таач мөн сайн мэдх юм аа. Би өөрөө тоглож дампуурсан толгой чинь мэднэ шүү дээ. Даанч тийм байхаа. Алив манайхаа
Нааша орж ирээд энэ төмөр авдартай юмнуудыг зөөгөөд бай. Тусгай ажиллагааны залуус орж ирэн 12 авдартай хүнд зүйлийг зөөж машинд ачхад дэнхийн 4 авдартай зүйлийг тусдан тавиад та бид хоёрт болно гэхэд зангарах лавг нүд ирмэн инээмсэглэв. Нууц тоглоомын газруудын болон нууц эмсийн хүрээлэнгийн газруудаас хураагдсан үнэт идэллүүд болон их хэмжээний бэлэн мөнгийг бүтэн 4 өдрийн турш бүртгэн данслан бичээд улсын санд хүлээлгэн өгч буй Ахмад Дэнхээний зураг намын үнэн залуучуудын үнэн санинуудад тавигдж телевизээр гарчээ. Социалист хуулийн хамгийн шилдэг мөрдөгч Дэнхэн болж хувирахад хүн болгон түүнээс сүрдэн эмэх болов. Дэнхэн шиг шудраг мөрдөгч хаана байна? Генералын хүүгийн буруутай үхлийг хүртэл айхгүй гаргаад ирсэн шүү. Мундаг залуу. Дэнхэн нэр хүнд ахих бүр алхмаа хүртэл тооцоолж улам хянамгай бусдтай эвтэй хэрэгтний ар гэрийнхний үгийг сонсдог, хохирогч нарт хамгаалалт зайн гаргадаг өөс эвгүй ажиллахыг эрхэмлэж байлаа. Ямар ч байсан нас минь ягтсан биш. Насаар амьдарсан орон байраа эзгүүдүүлж голомтой харлуулад яах вэ? Ажиллаа хийгээд байсан минь дээр. Ингэсээр норпил үлдсэн тул навчаа хүүгээ дагуулan гэртээ ирэхэд эр нөхөр нь жинхэнэ мандаж байсан бөгөөд унтлагын жижиг өрөөндөө 2 том төмөр сейф зэрэгцүүлэн тавьсан байлаа. Энэ юун сейф юм бэ? Хинийх юм бэ? Гэж навчаа тэр шангуу асуухад хөгшин чинь тусгай хэргийн мөрдөгч болсон. Дан ажлын нууц баримтууд байгаа гэж Дэнхэн хариулав. Дэнхэний үг нухацтай суудал тогтун болсныг ажигласан навчаа нөхрөөсөө олон юм асуусангүй. Одоо л энэ минь буур суурьтай эр хүн болох нь химэн бодов. Ээж бидэн дээр ирэхгүй гинөө. Үгүй гинэхөө ажиллаа хийн голомтой эзгүй орхихгүйгээд халгаасангүй. Тэгэх болвооч гэж бодож байлаа. Харин тийм ээ. Би маргаашнаас ажилдаа орё доо. Сонноос аавд 3 өрөө байр өгсөн. Ээж намайг эзэмшгсэн. Яасан сайн юм бэ хөө? Шинэ байр хэрэгтэй байлгүй яах вэ? Аав юм нь буун шүү дээ. Харин тийм ээ. Гэхдээ шинэ жилийн өмнө ашиглалтанд орно гэсэн. Яг чиний төрөх үеэр юм а да. Ер нь тэгжил таарч байна. Авах юм учиртай хөө. Сонноос нөгөө муусан алуурчаад шоронгийн ая даахгүй өгчихсэн. Бурхан минь, бүр гуруулаа юу? Тийм ээ. Ямар аймаар юм бэ? Бодох ч юм биш. Ядарч байна. Эртхэн хөвтөж амрыг. Тэг. Та хоёр амарч бай. Хөгшөнд нь хийх юм байна. Гэсэн Дэнхэнийг орхон навчаа хүүгээ хөтлөн гарч унтлагын өрөөнд орон унтахаар хөвтөв. Чингүн ямар нэгнээс айн дав дөвхийн цочох хажээ. Миний хүү яагаад байгаа юм бол? Гэж бодсон навчаа хүүгийнхээ толгойг барьж үзвэл халуунтай байлаа. Дэнхэнэ, хөөе Дэнхэн. Дэнхэн энэ үед зангарах лавгааг яаж хүн амныг хэрэгээс чөлөөлөх вэ гэж шар маха хаттал бодож сууснаа эхнэрийнхээ дуунаас цочооч. Яагав вэ? Химэн уцаарлав. Нааша ороод ирээчтэй. За. Дэнхэн өрөөнд орж ирээд хүүгээ тэрвэрч буй эхнэрээ дараа нь хүүгийнхээ гар руу харав. Хүүгийнх нь гарт гялтгансан шаргал зүйл харагдана. Яасан бэ хөө? Хүү халуураад байна. Эмийн сан аваад ирээч. За дохон. Дэнхэн эмийн сан гих улаан хэрээс цав авчирч өгөөд дахиад хүүгийнхээ гар руу харж алт шиг харагдах юм. Химэн өөртөө шивнэв. Навчаа, хүү чинь юу атгах байгаа юм бэ? Энэ үү? Харин тийм ээ. Аав өнгөрхийнхөө өглөө хүүд минь бэлгэлсэн гэсэн. Намайг баг байхад энэ 5 хошууг огт хөдлөгдгөө байсан. Харин чингүнд өгчихсөн байна лээ. Аав минь өөрийгөө мэдсэн байхаа гэсэн навчаа санаа алдав. Дэнхэн навчаагийн мөрөөр тэрэн суугаад эн чин тэгээд алтын биш үү гэж шивгнээд хүүгийнхээ гараас алтан 5 хошууг сэмхэн авч эргүүлж тойруулж харав. Харин тийм ээ. Ээж авч далд хийгсэн. Далд хийснэн дээр штэ. Ийм жаахан хүүхэд ийм том алтаар тоглоод явж байдаг. Муу хүмүүст хорлогдвол яах юм? Бурхан минь, нэрээ тийм шүү. Навчаа аймсан дуу алдаад хүүгээ харахад Дэнхэн түүний гойлог цагаан хүзүүн дээр хүнсээд хүүгээ цаашаа унтуулчихал та. Чамайг үхтлээ саналаа гэж шивнэв. Навчаа нөхрөө ойлгосон харцаар харж инээмсэглсэн ч хүүгээ төгшөн харав. Хүүгийнх нь биеэр том улаан гөвдрөө тууран гарч харагдав. Чингүн шүнжин уйлж халууран ийш тийшээ зааж тэнд муухай өстэй хүн байна гэж айж чарлсаар өглөө болгов.
Гэрээс нь хүйт оргин таагүй орчин мэдрэгдээд байгааг навчаа мэдрэх шиг болж толгойтой үснэ ар засгийн. Чи арай намайг эзгүүд элдв хүүхэн шуухай авчирч унтаж хөвцсөн юм биш үү? Гэр орон бузарцсан юм шиг санагдаад байна. Навчаа нөхөртөө тулган хэлгээд за юу гэж дээ дими юм ярих юм а чи. Ингэсэн дэнхэн хөрөнгөө мансан муусан хятадын сүнс гэрт ирж гисэн биш байгаа да гэж ихэд сэжиглэн бодов. Би чамайг эзгүүд хятадын ирлизүүдийн том нууц бүлэглэлийг байрсан. Энэ сейф доторч зарим нэг нь байгаа. Арай тийгээд хүү айгаад байгаа юм биш үү? Химэн дэнхэн хилээд айсан байртай навчааг харав. Яана, яг тийм байна штэ. Энэ муухай юмнуудаа ажил дээр аваач ээчтэй. Маргааш аргалаад нэг газар олж тавихаас хурдалж үзээрэй. Чингүний халуун буурахгүй 10 гаруй хонсон тул навчаа хүүгээ авч эмлэгт хэвтэв. Эхнэр хүү хоёроо эмлэгт хэвтсэн шөнө дэнхэн унтаж чадсангүй. Яг нойрон дунд нь хаалга зохих сонсогдов. Гайхсаар очиж хаалга нээвэл хинж байсангүй. Айлын хаалга цогсныг андуурч сонслоо гэж бодсон дэнхэн хүнжил рүүгээ шурахтал яахаарахгүй тэдний хаалгыг хүн тогшов. Дэнхэн хаалганы өмнө очиж хинбэ гэж ууртай хашгирав. Хаалгаа. Өвгжөөр хүний толтраатан хэлэг сонсогдоход дэнхэн шагавчаар шагаан харуул намхан нуруутай хар өмд цамцтай цэлцээс нь тарган өвгөн зогсож байлаа. Хятад хүмүүдээ. Дэнхэн хормын төдийд бодоод буцан явж бууга барин ирэхэд хинж байсангүй. Бөөн айдас хамаг биеийг нь баглан авах нь тэр. Тэрээр цурам хийлгүй байсаар өглөө болгоод мухар сүсэг үгүйж ерөнөл сэжиглэж байлаа. Тимээс хамгийн түрүүнд зангарах лавга гаргаж авахыг чухалчлав. Хэдэн өдөр дараалан хөөцөлдсөний эцэст түүний хятадын нууц тоглоомын газрыг дээрэмдсэн гэх хэргийг хаалгаж амжив. Нууц тоглоомын газар олон жил ажиллуулж чамгүй хүлжсэн Ли овогт хятадын Монгол эхнэрээс төрсэн лоохузыг хэдэн залуусын хамт хорж орхиод мөнөөхөн лавгийн гарт тушаав. Хадам эцгийг нь хөнөөсөн гих 3 залууг дэнхийн өөрөө гардан байцаалт явуулав. Бадарчийг энэ хэргийг удирдан санаачилсан гэдгийг тэд бүгд мэдүүлж баяртгэгчин зээтүүгээр цохиж унагаснаа хүлээв. Баяртыг хэрэгэ хүлээсэн гэдэг шалтгаар Төв аймгийн мөрдөнд шилжүүлэн хойрж нөгөө хоёрыг нь зангарах лавгийн гарт тушаав. Тэд 3 хоногийн дараа судсаа ханаад хорвоогоос нэг мөсөн явсан байв. Лоохууц нарыг 3 хоног дарамтлсан зангарах лавг тэдний ам өчгийг сайтар авсны дараа дэнхэн тэднээс анхны мэдүүлгийг авахад би эцэг ихийг хөнөөсөн. Энэ ялт хэргийг хүлээж байна. Гагцгүй намайг дарамтгүй 50 камерт оруулж өгөөч. Ингэсэн лоохууцын нүдийг нулимс мэлцсгийн бүрхгийг дэнхэн харж өөртөө баг зэрэг эвгүйцсэн ч ямар зорилгоор эцэг ихийгээ хөнөөсөн бэ гэж асуув. Аав надад мөнгө өгөхгүй байсан. Харин ээж гээд чимээгүй болсон залуу байнга өглөж яншдаг байсан. Ингэснээ уруул өмөлзүүлэн ихэр татав. Ойлгомжтой. Одоо би чинь байдал ямар байна? Тамхи татах уу? Дэнхэн ихэд халамжлангүй хэлээд тамхи гаргаж өгөхөд залуу чичирхэлсэн гараараа нэг тамхи авч утааг нь багшруулан татаж гарав. Дарамт хэцүү байна уу? Ярих юм бишээ. Өөрөнд ормоор байна. Би бодъё. Энэ үхэндээ гэхэд чи их муухай хэрэг хийжээ. Ойлгож гин үү? Ойлгож байна. Би танаас гоё. Надад туслаач дээ. Болдогсон бол чамд хүний чинь хувьд тусалмаар л байна. Гэхдээ би чинь хуулийн доор эрх мэдээлгүй амьтан шүү дээ. Надад хөрөнгө мөнгө бий. Уухай. Тэгээд чи яах гэж эцэг гэхээ мөнгнөөс болж хороосон юм? Яг үнэндээ бол химээсэн лоохууз гинт зангарах лавгийг санав бололтой хилээ хазаад чимээгүй болоход дэнхийн түүнийг харж яжтай инэв хийлэв. Надад нэг охин дүү бий. Тэр танд хангалттай мөнгө өгнө. Надад туслаач дээ. Надад ам хэрэгтэй байна. Лоохуузаа чи андуураад байгаа бол та. Чиний өгөх тэр мөнгө надад хэрэггүй. Ойлгов уу? Гэхдээ би чамайг дүүтэй чинь уулзуулж хүний хувьд тусалнаа. Баярлалаа. Миний дүүг баярмаа гэдгийг. Дэнхэн хүний хувьд дотроо ихэд эмзэглээд лоохуузыг хорих байр руу оруулахдаа түүнийг өөр камерт хийлгэжээ. За дүүхүү, ямар ч тач бид гар нийлж ажиллаж чадлаа. Үнэндээ надад дүү минь хэрэгэс мултарсан нь их юм байсан. Гэтэл чи намайг насаар минь идэх хоолтой болгоо зогсохгүй ялаас мулталлаа. Дүү минь
Би чамд сануулж хэлэхэд цаашид иймэрхүү зүйлд битгий оролцоорой. Нэг халтарсан хөл заавал газар дундгийм шүү. Энэ үгийг санаж яваарай. Тун хэцүү үе тохиолдвол ахта хэлээрэй. Ингээд хин хиндээ хал балгүй салцгаая. Зангарах лавыг олзоо хувааж аваад салахтаа хэлжээ. Би ер нь юу хийгээд байна? Одоо дахиж хууль зөрчихгүй гэсэн бодол зүрхийг нь шивсээр хэдэн өдөр өнгөрч дэнхийн өөрийгөө ихэд цэнэн ажиллав. Түүний боосон хэрэг хэр барагтай л бол буцаж задрахгүй тул прокурорууд ч дэнхээнд ам сайтай болжээ. Дэнхээнийг өглөө ажил дээрээ дөнгөж ирээд байтал хаалга зөөлхөн тогшов. Тун зориг муутай тэр тогшолд яагаад ч юм бэ дэнхээний зүрхэнд тун ойрхон сонсогдох ажээ. За ороорой. Хаалга зөөлөн онгойж гэрэл цацарсан цагаан царай урт цормостой том алагнууд мэлмэрэн эргэлдсэн нарийн бэлхүүсээрээ гунхалзан алхсан 20 гаруй насны болов гэмээр залуу бүсгүй орж ирээд үүдэнд мэгдсэн байртаа зогсоход дэнхийн өөрийн ирэхгүй нэмсэглэж зүрхэн цээжиндээ багтаж цөхөн оволцов. Бүсгүй үнтэй нарийн даавуугаар хийгдсэн дэрвгэр хормоотой цог өмсөж урт төрийд гэлалцсан хар гутал өмссөн нь шулуухан шилбийг нь тас байрж уламж игц шулуун харагдуулна. Сайн байна уу? Ахмад дэнхээ мөн үү? Сайн байна уу? Тийм ээ. Би дэнхээ байна. Та суугаач. Бүсгүй жижиг гялгар цүнхнийхээ урт хоосрыг ивхэн өвөр дээрээ тавиад суухад баруун гарынханд бугуйд алтан цаг гялсгийн харагдав. Залуухан мөртлөө баян чамгүй нөхөр байх нэ. Та ямар хэрэгээр явна? Миний ах тань дээр шалгагдаж байгаа. Хэн билээ? Лохууз. Тий. Нөгөө эцэг ихээ хөнөөсөн хэргийг үйлдэгч. Дэнхийн гинт тайвширч нөгөө яриад байсан дүү баярмаа гэгч энэ байх нь. Аргагүй л сайхан хүүхэн юм. Нэгэнт лохууз миний гарт байгаа хон юу гний харах вүлээ? Өөрөө миний өмнө сөхрөөд ирэх юм чинь. Химэн бодоод ихэд хүйтэн өнгөөр хэлв. Ганц удаа эргэлт оруулж болох болов уу? Уг нь хэрэгэ хүлээж байгаа. Гэхдээ эхлэх төдий. Юу гинэ? Ах тэгээд нэрээ тийм амар зүйл хийсэн байх нэ. Гэсэн хүүхний царай цонхийн барааж тунчиг их гомдож буй бололтой нүдэнд нь нулимс цэлэгнэж бүрхөв. Би ч шалгаж байгаа. Манай социалист хууль гэмт этгээдийн үйлдсэн гэмт хэргийг шударгаар илрүүлэн шүү дээ. Бид хэнийг ч гүтгэхгүй. Тийм байх л да. Гэхдээ би ахыгаа тийм хэрэг хийсэн гэж итгэхгүй гэж үү? Дэнхийн чанга дугаар хилээд өрөмдөх мэд ширүүн харахад хүүхэн айн доош тонгоож нулимсаа хүчлэн цааш залхахад түүний зүрх цээжиндээ байж цөхөн цавхчав. Энэ 7 хоногт эргэлт оруулахгүй. Ирэх 7 хоногт ирээрэй. За баярлалаа танд. Сэтгэлээр унаж цонхисэн бүсгүйг газар шагаан доош ширтсээр гарахад дэнхийн араас нь гүйж очиж аргадан тэрврээд үзэгслэн дуруул дээр нь шимэн үнсмээр санагдсан ч гараа чанга атхан өөрийгөө чандлан захирав. Өдөр хоногуд өртөөлөн өнгөрсөөр өвлийн жавар тачгансан нэг шөнө навчаа нэралж охин төрүүлв. Дэнхийн охинтой боллоо гэд хүл алдан баярлсан чгүй. Гэхдээ охин төрүүлж өгсөн эхнэрээ бусдын эхнэрээс тохой дээгүүр харагдуулахаар том баглаа цэцэг барьсаар угтжээ. Энэ үед навчаагийн аавд төмөр сумаас шинэ байр олгоод байсан тул эхнэр нь тэнд амьдрах тухай хаяа дурсах болов. Дэнхийн навчаа хоёр охиндоо оюумаа гэж нэр хайрлав. Том хүү чингүүн нь шүн болохоор жигтэйхэн айж халуурах тул байнга эхийнхээ хажуунаас зүгдэж дэнхийний уурыг хүргэнэ. Нэрэ охин шүнжин уйлагнаж навчаа охиноо тэрэн холхих тул дэнхийний нойр хулжиж хэсэг ирвж хөрвөн хөвтөөд баярмааг бодож байлаа. Баярмаагийн сэтгэл гижигдсэн урхан инээд сонсогдож туйхан цагаан гараараа ингэр цээжийг нь илж таалах шиг болоход тэрээр инээмсэглэв. Баярмааг гэртээ авчран янаглаж байтал хаалгыг нь хүн тогших шиг болоход бүсгүй айж ухсгийн босов. Яана хин болоо эхнэр чи ирж байгаа юм биш байгаа. Төрөх гээд эмлэг твцсэн хүн яаж ирэх вэ дээ? Гүчи боддоо хүүг хадам ээж аваад явчихсан. Гэсэн ч хаалга тасралтгүй цогсоор байх тул дэнхийн хаалга нэв. Энгийн хэрнээ цэвэрхийн хувцалсан цэнхэр нүдтэй орс эмэгтэй зогсож байлаа. Сайн байна уу? Манай дээрээс ус алдаад байна. Өө ямар балаа юм бэ? За би очиод хараадахыг. Та хүлээж авах уу? Тэгэлгүй яах вэ? Баярлалаа.
Дэнхийн угаалгын өрөө болон галзуухаар ороход доош ус урссан зүйл байхгүй бүх гарант хаалттай байв. За эгч минь манахаас лав ус алдаагүй байна. Ямар хачин юм бэ? Яалтчгүй дээрээс ус алдаад манах сүйд олж байна да. Ямар төвхтэй юм бэ? Та өөрөө ороод харчих та. Тэрэн дээр бах. Дэнхийн маргааныг дуусгах санаатай хэлээд хоош ухрахад эмэгтэй дотогш ороод унтлагын өрөөнд цээж нүцгэн суугаа бүсгүйг хараад гарсныг Дэнхийн одоо хүртэл тоолгүй таг марцсан байлаа. Нялх охин уйлсаар байх тул ихэд төвөгшөөсөн Дэнхийн толгой дээгүүрээ хүнжлөө нөмрөөд буруу харж хөвтөв. Хөөе Дэнхийн, сэрээч хүүхэд уйлаад байгааг сонсохгүй байгаа мó? Яасан ч их нойртой юм. Яасан санаа амар хүн бэ чи? Химэн навчаа учир зүггүй өглөж гарах нь тэр. Ямар зовлонтой юм бэ та нар чинь? Хүн амруулахгүй. Би өглөө ажилтай. Би ажиллаа хийхгүй бол та нар яаж амьдрах болж байна? Дэнхийн дүрсгийн уурлан хашгичаад хүнжлөө тийрч хаяв. Чи одоо юунд орлоод байгаа? Босож хүүхдээ аваач. Би ядраад байна. Тэгээд би ядрааг байгаа мó? Яхаараа чамаас гарсан хүүхдүүд ийм аимхаа уйланхаа болдгийн. Босод айлын хүүхдүүд зүгээр авахад "Хөөе өрөө, чиний хүүхэд биш үү? Амар юм болох нэ. Чамаас олж байгаа заа юу? Чиний хормон бозраас олж байгаа. Энэ орон дээр чинь хүүхэд яаж унтах юм? Яагаад унтаж болохгүй гэж бузартаад мэдөө. Хүүхэн авчираад нүцгэн суулгаж байсан чинь үнэн бицтэй." Навчаа бүр өөрөө харсан аятаа хэлээд цамнаж гарах нь тэр. Сүүлдээ Дэнхээний уур хурч нэг сайн алгадаж аваад том өрөөнд орон толгой дээгүүрээ нэг юм нөмрөн хөвтөөд өглөө. Охин уйлах нь үргэлжлэх тул навчаа эмч дуудаж үзүүлээд олигтоос ажирлыг олсонгүй. Хүү чингүүнэн дүүгээ даган уйлж хажуугаас нь зөөгдөх тул халамжгүй нөхөртөө гомдож сайхан сэтгэлд Наташагаас тусламж авах санаатай охиноо тэрж хүүгээ хөтөлсөөр хаалгаа онгойлгон гартал Наташа зогсож байснаа чингүүнийг өргөж ингэртэй наан тэрв. Би танах руу очих гэж байлаа Наташа эгчээ. Тэгэлгүй яахав дээ. Хүүхдээ ч уйлах дуунаар олигтой тус болохгүй ч гэсэн тэрч гарыг чинь жаахан амраах санаатай ирсэн. Тэгтэл та нар мэдсэн юм шиг гараад ирлээ. Манад очицгоё. Чингүүн Наташагийн дороод үргэлэн газарт дэвсэн гудсан дээр гараад л унтчихв. Нэрээ охин бас тайвшраг бололтой хөхөө хөхөж байснаа огт сэрэлгүй унтчихв. Наташа эгчээ, бид гурав нүүд юм уу да? Энэ байранд нэг юм байгаад байна. Хүүхдүүд минь айж уйлаад ах юм. Тэр чин онондоо. Ер нь энэ залуу цаашид чамд хань болохгүй. Би тэгээд хоёр нялх хүүхдтэй яана. Эцэст хүүхд чинь чамд хэрэг болно. Шантрах хэрэггүй охин минь. Чамд туслах ээж чинь би. Бас би байна. Би чиний дэргэд байнга байх болно. Баярлалаа Наташа эгчээ. Наташагийн гуйвшгүй байдалд баярлсан навчаа Дэнхээнийг ажилдаа явмагц зөрж орон өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ хувцхунаар бичиг баримтыг аван гарав. Наташагийн хэд хонож ээжтэйгээ холбоо барьсны эцэст Норпил ирж охиноо байранд нь тогтжуулж өгөөд буцжээ. Норпил Наташатай уулзаагүй тул түүний талаар юу ч мэдээгүй буцжээ. Хүүхдүүд шинэ байрандаа айж уйлахаа болон зөнгөөрөө өсөж байлаа. Наташа өглөө бүр ирж хүүхэд харах тул навчаа 2 сарын дараа ажилдаа оров. Энэ хугацаанд Дэнхийн яав ийв гэж тэдний хойноос хөөцөлдөж ирсэнгүй ч гэсэн навчаа орой бүр түүнийг ирэх болов уу хэмээн хүлээдэг байв. Дэнхээнийг сэрхэд өглөө болж буй бололтой шугамын радиогоор хүүхдийн нэвтрүүлэг явж байв. Ашгүй хүүхэд уйлахгүй тул охиноо унтахаар навчаа унтаа биз. Өнөөх чингүүн ихтэй наалдаад л унтсан биз. Химэн бодоод босож хувцлаад унтлагын өрөө рүү шагаан харвал хинж байсангүй. Имлэгт хөвцсөн байх та. За өдөр ажлын уцаар ярих биз. Ингэж бодсон Дэнхийн тайван сууж цайлаад ажилдаа явхаар гарав. Эхнэр хүүхдтэй зуралдах Дэнхээнд яривхтай санагдана. Дэнхийн навчааг ярих байх гэж хэд хоног хүлээсэн ч тэрээр ярьсангүй. Хачин юм да. Харанхуй шүн имлэгтэл очсон баймаар юм. Хөдөө гэрлүүгээ харанхуй шүн явмгүй. Хэдэн өдөр дараалан бодсон ч Дэнхийн тэдний араас явсангүй. Баярмааг дуудан эргүүлж гэртээ хонож байлаа. Гисэн ч нэг шөнийн дотор босгосон амьдралаа нураахыг тэр хүссэнгүй. Навчаа бол түүний хууль ёсны хань, чингүү аюума бол түүний хүүхдүүд. Тиймээс Дэнхээнийг тэд орхих ёсгүй. Тэдний салангат амьдрал хэдий хэр үргэлжилхийг Дэнхээ мэдэхгүйж бүр мөсөн тусгаарлахыг хүссэнгүй.
Машин яг ууланд тулан зогссон байв. Гарацци уулыг давчих бол Гарацци тосгоныг өнгөрөн Казанбай нарын зам шулуудах байлаа. Юу болов? Яагаад зогсчихв? Араас гүйн ирсэн түүний туслахуудын нэг асуухад хариу хэлж амжилгүй сумны шунгана бууны урт богино гаслах дуун сонсогдож туслах нь түүнийг даарч газар дунав. Чөтгөр хав гэж яах гэж машинаасаа бууцгаасан юм бэ? Туслахуудын нэг нь адган хашгираад машинда гэж голынхоо дуугаар чарлаад Казанбайг чирч машины арын суудалд шидээд өөрөө жолооны ард сун ухсгийн хөдөлснөө гинт эргэн буцаж давхив. Хав харанхуй тэр шөнийн мэлтийсэн урт замыг даган ганц машин гэрэлгүй мурилзан давхина. Ард нь ам тэмцэн буудалцах сонсогдож бууны сум таарсан хэнийг ч үл хайрлах мэд шунгнан эсэгрэн. 2 цаг гаруй буудалцсан үүрээр зогсож Казанбайн залуус ихэнх нь алагдаж үхтэл нүдүүлсэн 4-5 хүн газарт хүлээтэй хэвтэн. Цогоо ялан дийлсэн хүний бахта инээ дээр инээн нуруугаа үүрч алхана. Казанбай хаана вэ? Тэр ирээгүй бололтой. Нийт 53 хүн байна. Машинуудыг нэгж ойлголоо. Толгойлогчоо нэг машин алга байна. Энд 8 машин байна. Өчигдөр тэд 9 машинтай ирсэн. Араас нь хөөж зогцсон машины газрын гаваас ч болохны олж авчир. Тэр машинд Казанбай яваа биз. Хүмүүс машинуудыг нэгжиж байгаад нэг машинаас ухаан алдтал задуулсан дэлгэр амьсгалын дутагдалд орсон Балжмаа хоёрыг олсноо цогоод мэдээлэв. Хойлоо амьд байна уу? Хойлоо амьд ухаангүй байна. Бурхан зүг оройд хөх тэнгэр биднийг орхисонгүй. Харин Аллах Казанбайг орхисон бололтой. Наад муусанаа нааш нь чирээд ир. Чухам үхлээ ирж энд ирэвэз. Цогоогийн үг тушаал тул амголтой төдий байгаа Казанбайн залуусыг түүний өмнө чирч ирээд газарт хаяв. Тэд зогсож чадахгүй байлаа. Дэлгэр Балжмаа хоёрт эмнэлгийн тусламж үзүүл. Мэдлээ. Эмчит хүн явуулсан. Маш харгас хэрцгийгээр тамлсаар Казанбайн залуусаас асууж эхлэв. Казанбай хаана вэ? Мэдхгүй. Тэр зогцсон байх. Та нар 9 машинтай байсан. Нэг машин чи хаана вэ? Мэдэх юм алгаа. Яагаад мэддэггүй юм? Та нар толгойлогчтойгоо ирсэн биз дээ. Одоо хэрэгснийг мэдэхгүй байна. Бид тушаалаар л ирсэн. Чамд аим хэрэггүй болсон бололтой. Харамсахгүй юу чи? Харамсах юм алгаа. Угаасаа би гэрэлгүй бүдэг замаар явсан. Казанбайг олж ирвэл чамд илүү гэрэлтэй зам нээгдэн. Хүсэхгүй байна. Би хөрөөхай хүн. Адилхан монгол хүмүүс байж тэгтлээ их цос хүсэд байвал намайг алчих. Идмээр байгаа бол миний махыг ид. Уумаар байгаа бол миний цусыг уу. Харваас би бэлдэр сайтай тарган затгалан ир ихэд омогшин хилээд цогоогийн нүүрөөд нулимхад тэр хамаг хүчээр тэр ирийг цохиж өнхрүүлв. Уруу газар унаж хурц иртэй хад мөргөн унсан сайх ир тэрүүхэндээ зөөлөнгөө олох сонсогдоход цогоо баламдаар инээмсэглэн. Цогоо би чамайг сайн мэднэ новш минь. Ганц үрчин хаана байгааг ч мэднэ. Миний идэлсэн зовлонг чиний хүү идлэх болно. Хараараа чи новшоо. Аратан авирт өнөөхөр монголоор орилоод тэнхийн тасрав бололтой тас гэдэргээ харан унаад чимээ тасрав. Бүгдийг нь аллах сүнсийг нь аврах биз. Харин тэр новшийг өгөхгүй бол тэнхрүүл. Тэр ихэн мэдэж буй бололтой. Залуус ухаан алдсан эрийг чирэн ирж дээрээс нь ус асахад залуус эргэж тамир муутай бололтой толгоогоо хөдөлгөв. Наатха эмлэгт авчиж сэргээ алдчихва. Сайн харан шүү. Ойлголоо толгойлогчоо. Би наадхыг чи учрыг олоод 2 өдрийн дараа Алтайский районд нисэж очино. Батаа юу? Чи өөрийн 20 залууг авч өнөө шөнө тийш гар. Казанбайн залуус цөөрсөн. Гол үүрийг нь устгаж тентхийг иргэшээл даав. Ойлголоо толгойлогчоо. Казанбайг газрын гав руу орсон ч хамаагүй олж ир. Ойлголоо. Бүтэн машин үлдчихв. 4 машинд сум тусаагүй байна. Дугаарыг нь авч маргаашин дотор бурайд дугаар авч улсын бүртгэлд оруул. Мэдлээ. Аюулыг хамгаалахын мэдхээс өмнө машинуудыг устгах. Ойлголоо толгойлогчоо. Дотор нь байсан эд зүйл бэлэн мөнгийг тоо ёсоор нь бүртгэж ав. Ойлголоо. Толгойлогчоо эднэр валют авч явсан байна. Овоо ирсэн юм аа. Тэгэхээр Казанбай энд явсан нь тодорхой. Цаг алдалгүй түүнийг ол.
Толгойлогчоосоо тушаал авсан ирчүүд хурдан шалмаг хөдлөн тушаалыг дагаж өгсөн хүний шатах муухай үнээр машинуудын дэлбэр хийхтэн газрын хүйсийг чичрүүлэхэд газрын нүглээс айсан мэд саран авхай сүнгэр туяагаа татсаар үлсийн цаагуур шургалан оров. Касамбайн туслах хамаг хурдаа дайчлан давхсаар өөрийн шаргал гэгээтэй уралдан улаан үд хотод ирж эртний танил бурайд өвгний хашаанд машинаа нуун тавив. Минда мор дугар бааватан чанаруу тоос тордог болсон нүрээ гарынхаа алгаар шудран арчаад мэндэлэхэд том дүнзэн байшингийн хэмжээтэй торох нарс мотор зангидаж суусан цагаан сахалтай өвгөн багжаа барьсан чихтэй эргэн хаарж миндамаар хим байв да бааваа нүзэглэхгүй л байна л да гэж амандаа гүвтнөв. Бааваа би чанар байна. Танаа хөвөн гүрийн найз. Юу? Гүй чи чинь юу ярина гээшвэ? Хөвүүний минь анд гэвүү? Гэсээр өвгөн босоод ирэв. Тийм ээ, тийм. Би 5 жилийн өмнө гүрийн хамт ирсэн шүү дээ. Бид Сибирээс хамт оргож дуу гим. Өвгөн түүний яриаг таслаад дүүрэн үрчлээд бор нүдэндээ гордлох тээсэн байртаа харсаар түүнд ойртон ирж хөвөн минь хаана байна вэ гэж шивнэн асуухад чанар руу хоош ухаарч би мэдэхгүй. Тарасов тэргүүтээ 20 хүний хамт Смоленскийн онцгой дэглэмтэй шоронд хүргэсэн шүү дээ. Гүр анд ямар ч байсан амьд гарах байхаа гэж шивнэв. Бурхан зүг орой доо. Магнан үрчлээ нэгэнтээ тавигдав. Ингэхэд залиг минь чи оргож явна уу? Өвгөн мөн шивнээд ийш тийш сэрэмжлэн харав. Тийм ээ өвгөн ах минь. Та надад туслаач. Би ганцаараа бишээ. Хурдхан дотогшоо ор. Манай охин аюулаас хамгаалахын төлөө өлөгчтэй ханилж суусан. Тэдэнд харагдаж болохгүй. Өвгөн гинт яарах мэт дотогш дохиход чанар машин өөдөө эргэн харснаа дотогш харайн оров. Цахилгаан тулган дээр жимсний чанмал бэлтгэж бүдүүн эрийн хормогчоор ороож боосон дайрын хөгшин түүнээс учиргүй цочож ол зор гэж уулгалав. Минь дамар байна уу ижи? Чанаруу өөрийн ирэхгүй уяран минлээд үүдэн заг тусгаад буурал санчигт их түүнийг харан уруул өмөлзүүлэн нэгийг өвтнөхөд түүний чухам юу хэлснийг чанаруу ойлгосонгүй. Чанарын араас жижиг сүх барьсан дугар өвгөн харайлган орж ирээд "Эхнэр, гүрийн минь амт хөвөн ирэвштэй." Гэхэд эмэгний хонин бор нүдийг төдхөн ус бүрхэж хөөрхий, хөвөн минь амьд минь явна уу? Орогтон гэж уурхад өвгөн зочны цэлгэр өрөөний хажуугийн хүрэн модон хаалгыг нээн ор гэж дохиход чанарав тийш үсрэн ороход өвгөн хаалгыг тасгитал хаагаад ханиалгав. "Аваа, та сая хинтээ орж ирвэ? Би гүр ахыг юм уу гэж хараад гүр ах ирсэн бол Васяд мэдэгдэхгүй болохгүй штэ." Зайлиг бол гэж өвлөн нүдтэй охинч бол та. Тоорох авах гэсэн тосгоны залуу ирээд машин орхиод одов. "Аа минь хамаагүй тоорох зарж болохгүй" гэж гүм олон хэлсэндээ танд. Дамын 8 хийсэн хэрэгт оров доо. Та юугаар дутлаа гэж ийм 8 хийгээд байдгийн битээ. Гүр ахаас болж консмолын гişүүдийн өмнө нүрээ хийх газаргүй болж байхад эцэг нь дамын 8 эрхэлдэг гэд би бүр баларч консмолоос хөөгдөх юм байна л да. Залуу эмэгтэй гунигтай хилээд санаа алдахад чанарав инэв хийлв. Нэрэж тийм дээ. За чи битгий галзуураад вэ. Манай бурайдууд эртнээсээ суух хоромжоо дүнзээр зангидаж ирсэн. "Аав минь дээ, болж үз. Одоо цаг өөрчлөгдсөн. Бурхан үзэг орой доо. Тэр Вася руугаа тонилж үз охин минь. Вася нууцаар дүнз оруулж ирдэг бурайдуудыг барьж байгаа гэсэн шүү. Баригдав та аав минь." Эмэгтэй мөчөөгөө өгөлгүй эцгийгээ шалах ажээ. "Бурхан өршөөг охин минь, зөнөг эцэг чинь өөр үг авахгүй. Аава, та тэтгэр авч байгаа эцтэй улсаас тэгдэг. Тэгээд яадаг гэж. Би манай удам цагаан хааны үеэс хасах цэрэг болж хүчээ өргөн дүнз зангидаж сууцаа барьсаар ирсэн. Гэ бурхан өршөөг энэ зөнөг өвгнийг." Хөгшин ихнэр яар наманчилж залуу бүсгүй дун алдаад явчихав. Бурхан минь, аа минь, та ингэж ярьж ёстой болохгүй штэ. Та биднийг зэнрэ бодож ингэж яриха болооч штэ. Бүсгүй үнэнхүү амьсан хоолоогоо чичрүүлэн хэлэхэд дугар өвгөн айсан шинжгүй байшин дөрөгтөл баргил хоолоогоор хөхөрч. "Бүү айхтун, эцэг чинь хаана юу ярихаа мэднэм. Басхан минь, комсомол Вася хоёр лугаа явж үз.
Ингэсэн нь чанарвтай ярьж сураг алдарсан хүүгийнхээ сургийг сонсох гэж хичээснийх ажээ. За тэгээд хөвөө минь тавлогдсон. Гүр минь яаж шуухан амьд гарав. Бааваа би гүр андын тухай үннийг ярьж өгнө. Харин гадаа байгаа машина нуумаар байна. Цуг яваа нөхрөө оруулж ирмээр байна. Чи бас хувхаа царайлаа зугтаж босгож явна уу? За тийм ээ. Амьд үүж явна бааваа минь. Цус гэж түлхүүр айл. Машиныг би нуух минь. Дотор нь том цүнхтэй юм би. Аваад ирээрээ. Тэгэмз. 10 минутын дараа тоос тордог болсон үнэт хувцастай Казанбай цүнхтэй юм байран шал нужигнуулан алхасаар орж ирээд чанарвыг харан инээмсэглэв. Та ийшээ суучхаа. Аюул холдож байна. Аллах биднээс холдож буй болол та. Энд тэнгэрт ойрхон газар нутаг. Хөгшний тусламжаар бурайд хувцас өмсөж эндээс явах болно. Толгойлогчоо та тайвшрах хэрэгтэй. Ингэж чанаруу казакаар хэлэхэд Казанбай толгой дохиод жижиг сандал нүжгэнтэл суугаад санаа алдав. Энэ золигч нь монгол хэл мэддэггүй хэвтэй. Тийм ээ бааваа. Энэ хүн миний дарга юм байгаа. Бид ажиллаар явж байтал танаа боройдууд алах шахаад амьд үн зогтож ирэв. Яаж орхих нь тэр вэ? Дугур хилээд ихэд сонирхсан харсаар ойртон суухад хэрэгт дуртай төгсөгвэ. Гэж дургуутсан бодсон чанаруу өвгнийг харж инээмсэглээд тэр танхаачууд дээрэмчд байсан. Гэхэд өвгөн толгоос ихсрөв. Хаалгонгойч том тавхтай зүйл барьсан хөгшин багтаж зөвхөн орж ирэв. За хөвгүүд цайлцгаа. Тэдний өмнөх ширээн дээр шин барьсан талхны амтлаг үнэр хан хийж жимстэй цэцгий гахаа махан зурш зэрэг зоог яриаж өтгөн байх уу аяглагдав. Баярлалаа ижээ. Би танд бэлэг өгнө. Байцнаарай. Чанаруу угсгийн босож цүнхний захилгаан шар хийлгэн онгоолгож нэг боодол тавтын дэвсгэр дөрөвбөл 2 гардан сар байхад дарим хөгшний нүүрэнд баясал гэрэлдэж бэлгийг 2 гардан авч дугандаа хүргэн бэлэгшээхэд одоо яах вэ? Тэгжил вэ. Явах нөхцлөө бүрдүүлж дуусаад явахын цагт 2 зөнгийг хороож гэрчгүй болоод мөнгө буцааж авна. Гэж бодсон чанаруу дахин гараа хийж нэг боодол рубль аван өвгөнд өгөхөд дэми юм бөө хийх хөвүүд мана бүрээд ясанд зочноосоо ийм бэлэг авдаггүй. Явах нөхцөл бүрттэл тайван байж тэнхэрч авахтун. Хөгшин хоол хийж ирэх үз. Өвгөн чанарвын хүйтэн харцнаас хэртгийн цочож сайн юм болохгүйг ойлгон хэлв. За хөвөө минь, миний хөвөн гүрийн хэрэгснийг ярьж санааг минь амраагтун. Өвгний нэхэл хатуутай хинуур харцыг мэдэрсэн чанаруу өнгөрсөн шөнө бурайдуудын дайралтанд өртөж алуулсан гүрийн тухай шоронд байгаа мэтээр эцгэгт нь ойлгуулж өнгө зүсээ хувирган явах арга сүйгчлэн худал зүйл зохион ярьж эхлэв. Цогоо баг үдийн үед гэртээ ирж цонхоороо байгаль далайн давлгаалахыг харан зогсож байлаа. Урьдчүний ялалтаа сэтгэл хангалуун байсан ч Казанбайг алдсандаа баахан гонсгор байх ажээ. Эзэнтэй таны кофег авчирлаа. Эмчийн хүчээр аль хэдийн тэнхэрч хэвийн байдалд орсон байлжмааг орж ирэн зөөлөн дуугаар хэлэхэд цогоо эргэж чаарсангүй шөнийн шазрын эрийг бодон зогссоор л байлаа. Дуун таньдаг юм шиг. Монгол хүн биш байгаа да. Гэх бодол зүрхийг нь чичлэн. Би кофе авахгүй, коньяк аваад ир. Ойлголоо эзэнтэй. Ямар завг барих уу? За байз юу идэ дээ. Балжмаа чи нэг сайхан хурган бантай хийгээд орхиоч. Бас будаа агшааж бэрээсээ хийгээд бүгдэд идүүл. Үдээс хойш хийд орж хамт ламтанд 9 өдрийн хойдын өрөөл хуруулж 9 өдрийн лам нарын манц цав үргүүлдэ. Ойлголоо эзэнтэй. Балжмаа нааш өрдөө. Үйлчлэгч бүсгүй ихэд айн эзнийхээ өмнө очиж хормойч чирүүлэн зогсов. Цогоо эргэж хараад залуу бүсгүй ирүүнээс өргөн нүдрүүн ширүүн хаарнуудээр ширтэв. Бүсгүй улам майж салсгийн чичирлээ. Чи урчин их айсан уу? Тийм ээ. Би их айсан. Одоо айх хэрэггүй. Чиний үнэн чийг би харсан. Танаа ар амьдрал хэцүү юу? Яах вэ? Аав маань хамтрлын тракторч, харин ээж маань хамтрлын тогооч. Би 6 дүүтэй. Ойлголоо. Маргааш жолооч аваад гэртээ хайраад ир. 3-аас илүү хонож болохгүй. Ойлгов уу? Тэр цүнхтэй мөнгийг аваарай. Танаа гэр бүлийнхнийг энэ насанд тижээж дөнгөхгүй. Харин чи миний дэргээд буцаж ир. Хайртай залууч нь би сонгож өгнө. Хүний ихнэр бол. Гэхдээ миний дэргэд бай.
Ойлгов Балжмаа? Ойлголоо эзэнтэй. Баярлалаа. За, миний хэлснийг хийгээд мөнгө аваад замдаагаар. Чиний шагнал болог. Чи өөрчн сайн байсан шүү. Цогоо үйлчлэгч бүсгүйн цулцгар ирүүнээс гараа авахад бүсгүйн царай баярлан гэрэлцээр буцажгүй. Цогоо залуу бүсгүйн гол шиг нарийнхан нурууг гуйдах бүдүүн бор гизгийг харж гинт сэрлэн хөдлөн эмэгтэй хүнийг хүсэмжлөв. Хаа цусаар урс. Хин нэгэнтэй хүнжлийн жаргал идэлэх минь. Гэхдээ Балжмаатай биш. Үйлчлэгч эмтэйгээ унтвал эр хүний чанар алдагдаж үн хүндээ алдна. Гэртээ хүүхэн авчирч болохгүй. Тэгвэл ганц хүүгийнх нь хиймар сэвтэж дороотно. Анхны хайраа өгсөн цэрмаа гомдоогоод хэрэггүй. Адаглаж хайр сэтгэлдээ үнэнч бай. Ганц явдлын янхан имс бол яах вэ? Хэрэглээд хаях тамхины эрт төдийхөн. Цогоо өөрийн бодолтойгоо ин ярилцаад ширээн дээрх хонхыг дарахад түүний хамгийн үнэнч туслах буурал санчигт бурайд өвгөн орж ирэв. Эзэнтэй намайг дуудсан уу? Дуудсан. Дашах суугаач хамт коньяк ууй. Гэлалаа эзэнтэй. Даш хүнд бие дааж ятах мэд сандалдлаа кин суухад Балжмаа тавиур дээр пагдгар олон таван хушуутай гоёмсог шилтэй коньяк өндөр шилбэд 2 болор хундганы хамт барьсаар орж ирэв. Бурхан ивэг эзэнтэй нэг барий. Тэгэлгүй яхав Дашаха. Шүний олон үхтээр сэргсэн үү? Сэргсэн. Их шазууртай ир байсан шүү. Чаншиг хиймэртэ тэр залгийг одоо оролдомгүй орхичихвал эргээд ач санвал бидэнд хамгийн үнэн чир болгосон. Таныхаар болгодэ аха. Урчин бид яллаа. Одоо Казанбай хаан огоол шархатсан чон шархаад олоож тэнхэрдэг. Хаа нэг нүхэн шархаад олоогоод хөвтөж байгаа биз? Манайхан ч хайж байгаа. Хайлтаа зогсоо. Түүнийг зүгээр явуулагдсан. Тэртээ тэргүй түүний гэр бүл чиний атханд орсон. Харч он өөрөө очиж бууж өгвөл Алтайский районы харч хоннууд чиний өмнө мөргөх болно. Бодож үзье дээ аха. За, чиний ялалтын төлөө хүн минь. Баярлалаа. Эр хүн арх хүүхэн тоглоом гурваас сүйддэг юм шүү. Эхнэр хүүхдээ энд авчир. Харч хоннууд чиний үрдийн өштөн гэдгийг санаарай. Тийм ээ тий. Ойлгож байна. Санжаавын дараа та яагаад намайг бүлгийн толгойлогч болгосныг одоо ч би гайхдаг. Тийм ээ хүү минь. Үннийг мэдэх эр хүний зангарах чамд бүрэлдэж 20 бурайд гаралтай энэ том бүлэглэл үе дамжсаар өнөө хүрсэн. Би бол рецидив гэмт хэрэгтэн. Олон жижиг шоронд суулаа. Одоо ардын комиссариатын газрынхан аюулыг хамгаалахын цагтан сэргийлэхийн нөхдөч биднээс тус авдаг болсон үед би чамайг гаргаж ирсэнд бүлгийн 5 туслах гайхдаг. Чи ч бас гайхаж байгаа. Яагаад гэвэл чи бол миний төрсөн ганц хүү болоод л тэр гэсэн Даш лужир том гараар коньякаас аяглаад гүдхийтэл зайлиглав. Юу гинэ? Яагаад? Цогоо том алагнуудаа улам томруулаад Дашиг гайхан харж амаа ангав. Сэлэнгэд би их хайртай байсан. Тэр сайд чиний төрсөн эцэг биш. Чамайг гидсэнд байхад би Москвагийн нохоттой зодтолтод шоронд орж хүний газар үнсэнд хаягдсан шалц шиг болсон. Би давхар ихийг чинь Эрдэнэ өөр юм болгосон. Хүн минь Эрдэнэ их сайн хүн шүү. Чи сэтгэлд нь юм хийж болохгүй. Даш дахин коньякаас хийж нэг амсгаагаар хөнтөрч орхиод чи бол миний цор ганц өр гэлээ. Би ээжээсээ асууж байж үнэмших болох нэ дээ. Гэсэн цогоо өөр дээр нь эрхэлж өссөн эцэг Эрдэнэгээ бодон үл мэдээ гонигт автав. Хорвоогийн үннийг сонсох гашуун байна уу өр минь? Тийм байна. Таныг биш муу эцгээ өрөвдөжглөө. Цогоо одоо миний ээлж гэсэн шиг коньякаас хундганд хийж хит дараалан хөнтрөн уулаа. Энэ жимсний ундаагаар яана? Ойлгохтойхон виски захиалаач. Даш гинт чанга дуугаар захираад ширээн дээр хонхыг дарахад Балжмаа гүн орж ирээд үүдэнд зогсов. Хей Балжмаа, виски авчир. Мөс хэрэггүй. Даш бүхнийг мэдгчийн дүрээр захирахад Балжмаа сандарч цогоог харахад толгой дохив. Мөсгүй эргэн гарлаа. Чи энэ басгантай унтсан л үсттэй. Даш гинт асуугаад цогоог хурц хар нүдээр цоргон харав. Үгүй. Би тэгэж аягуугаагчтайгаа доош орохгүй. Ашгүй дээ. Тийм бол энэ аягуугаагчаа надад өг. Юу гинэ? Та чин цогоо дашин шунал дүүрсэн шар ногоонуудыг цочордон харав. Тийм ээ.
Надад өг. Би эцгийн чинь хувьд чиний төлөө энэ бүхнийг бэлдэв. Хувь заяаны даажингаар чамайг ихтэй чинь би алдсан. Насан турш ганцаар явв. Одоо л нэг таа чин галзуур уу? Заавал миний үйлчлэгчтэй байхдаа яах вэ дээ? Тэр чин эр хүний гарт идлэгдээгүй балчир охин шүү дээ. Тэр тусмаа надад хэрэгтэй байна. Чи арай ганц имийг надаас харамлаж байгаа юм биш вэ? Тэр надад үнэн ч хүн. Би түүнийг шагнасан. Өнөөдрийн хийх ажлаа гүйцэтгээд 3 хоног гэртээ хараад ирнэ. Тэгэхээр нь болоорой. Харин түүнийг зовоох эрх танд байхгүй шүү. Ойлголоо эзэнтэн минь. Химэн дашиг мушихад хаалга онгойж том варан аягта бантан хошоодыг барьсаар байлжмаа орж ирээд тэдний өмнө байрав. Эзэнтэй хоолоо барихтий байлжмаа виски авчир. Одоохон хаалга онгойж ам сахигч туслах нь тэдний өмнө алдарч Шотландын пагдгар шилтэй виски авчирч хундаглав. Байлжмаа чи явахдаа оюухайг өөрийнхөө оронд ирүүлж ажлаа сайн зааж өгөөрэй. Ойлголоо эзэнтэй. Явдаа байлжмаа гэсэн цогоо даш руу харж хундагтайг өргөөд баавай таны амаргаллын төлөө гэхэд даш болор хундаг хар хийтэл мөргөлдүүлж гэлаалаа эзэнтэй гэснээр шууд уухад хатуу сархад хоолойг зүсэн дотогшолж малгар шар царай нь улаа бутраад ирэв. Энэ хүртэл авчирсанд гэлаалаа баавай харин яагаад чоронд ороод идгийн? Хүүхэн хүчнэдэж хүн алсангүй хутгалхав гэж намалдаглаад СССР-ийн шоронд хатаж сэхэрлийг огт аваагүй дэвүр минь. Мөн өх борэдыг авчирч өршөөл үзүүлж хундаг виски өгөөд гаргаа. Хожим аминд чинь орон шүү. Даш захиран хилээд мушилзан инэв хийлэв. Нэрээ мартах шахаж гэсэн цогоо ширээн дээр хонхыг дарахад туслах нь орж ирэв. Шүний олзлогдсон эрийг авчир. Ойлголоо. 20 минутын дараа нүүр нь битүү хавдар болж толгоогоо хідэнтэй хаглуулсан эр шийдэмгийн алхан орж ирэв. Суучхөө хідэн хундаг арх уух уу? Сайхэр толгой дохиод зассан суудалд айсан шинжгүй суув. Чиний төлөө би эр зоригтой хүнд хайртай. Цогоо өөрөө виски аяглан барихад мөнөөхөр огт цааргалалгүй татаж орхив. Хоол идэх үү? Танаахан хоол өгсөн. Тэгээд ч би бантын иддэг халах хүн биш. Мөн чи тэгээд ямар зог барьмаар байна? Адууны чансан хавирга идмээр байна. Бололгүй яах вэ? Харин эн чин бурайд гэхээсээ илүүтэй казаки хоол биш үү гэсэн цогоо хонх дарж адууны чансан хавирга авчир гэж тушаав. Эрчүүдийн хиймэр ямагт өндөр байг. Даш дахин виски хундгалж гуруулаа уулаа. Чамайг хэн гэдгийг? Намайг гүр гэдгээ. Би чамайг мэднэ. Цогоо чи Москвагийн театр урлагийн дээд сургуульд надтай хамт сурч байсан монгол оюутан шүү дээ. Тийм ээ. Би театр урлагийн дээд сургуулиас хөөгдсөн. Би ч бас хөөгдсөн. Адил төстэй л залуус байна. Даш эвлэрэнгүй инээн. Тэгэд яаж яваад Казанбайн гар хөл болчихдгийг? Коммунист намтай харшлын өвчтөй болохоор ойлгомжтой. Улаан үдэд орогнох газар бие үтэгээд болох үз. Холын хамаатны өвгөн эмгэн 2 бий. Эр хүн тугалж хайруулж тугч байрдгийн. Хин хиндэ хал балгүй салцгаая. Хоол идэж арх уугаад явна үз гэсэн цогоо жижиг цөмхтэй мөнгө түүний үүр дээр шидэв. Энэ юу юм бэ? Гүр гайхан асуугаад Казанбай тэргүүний мөнгөний цөмхийг танив. Юу болгыг нь чи мэднэ үз? Танахны л юм штэ. Адууны тарган хавирга элдв хачрын хамт барьсан оюухай орж ирэв. Эзэнтэй зоог авчирлаа. Ширээн давчир оюухай. За 16 наснаас гэтрээгүй болбрай цагаан царайтай гойлог охин айснаас том алаг нүдэн бүлтгнэж салгалж чичирхийлсэн туйхан хуруугаар тэдний зоогийг зэхэн байрав. Оюухай одоо гарч бай. За эзэнтэй. Гүрээ хоол зоог л. Танаахан эхэлж үдсэн гэдгийг Казанбайд дамжуулаарай. Ам хоохойлж нуугдаж яваа түүгээр би яах вэ? Дүрм ёсоор Алтайский миний мэдээлд орсон. Тийм бололтой. Цогоо чиний чанарыг мэдлээ. Гэсэн гүр адууны тарган хавирганаас огтлон амандаа хийж гүдсгийтэл зажлан идээд гараа арчин босож салах ёсгийн гараа өргөхдөө эднэр намайг мөртөндөө гэж бодов. Ямар нэгэн таагүй зүйл тохиолдвол хар мортын цогоод гэж хэл өгөөрэй.
Би тусалнаа гэсэн цогоо дахин арх хундагалж гүрт барин ууцгаагаад гүрч явхаар гарч одов. Цогоогийн байшингаас гарахдаа мөнгөтэй зүнхийг илгэндээ нам бариад за араас буутахынч тодорхой боллоо доо гэж бодоод хоош хулмагнан харж алхсаар том цементэн хашааны үүдэнд ирэхэд хаалга өөрөө онгойж тэр гадагшаа гарав. Тийм дээ. Амьдардаг байшин хашаандаа юу гэж хүн алах вүлээ дээ. Одоо л буудах бах гэж бодон ийш тийш харахад хинч харагдсангүй бас буудах аюул мэдэгдэхгүй тул зам даган алхаж намайг хаана очихыг мөрдөх юм байна л да гэж бодов. Гэсэн ч түүнийг мөрдөн бийж хөтгөрч ажиглагдсангүй тул бараг 3 бээр орчим газар алхаад таксинд гараа өргөн эцгийн гэрийн хаягийг хилээд жолоочийг ажиглан хараад сэжигтэй зүйл олж харсангүй. Мөн таксины араас ямар ч машин дагсангүй тайвширч уужим амьсгал авав. Түүнийг аавынхаа том хашааны дэргэд ирэхэд ойр орчимд нь хинч байсангүй. Үхрийн нүүд часарган болцоо тайлам тариалсан төглүүдийн дэргэд ирэхэд аав нь нэг машин ихэд нууцхан хучсан харагдахад гайхсгийн машинд төхөж очин бүтээлгийг нь хэсэгхэн хуулж хараад чанарвын унаж явсан машиныг танив. Тийм дээ. Чанаравт манахаас өөр таних айл энэ хотод байхгүй. Дэндүү санаа муутай инэрх сэтгэлгүй тэр новш хэрэгэ бүтээл гэж аваад ээж аавыг минь хөнөөх энэ үхэнд ямар азар би амьд үлдэж гэртээ ирэв. Тэгэхээр Казанбай толгойлогч манад ам хорогдож байгаа ахна. Маягийн нөхөр энэ бүхнийг мэдэх юм бол би төдийгүй аав минь шоронд орох болно гэсэн аимшигт бодол гүрийн чэжийг цохилоход тэр бээр цүнхтэй мөнгийг альмийн төглийн ойролцоо булж орхиод эцгийнхээ том байшинг тойрон бүгдийг алхасаар өөрийнхөө өрөөний цонхондоор очиж хэсэг бүгдийг суув. Онгорхой салхивчаар навчин тамхины үнээр нэлхийн үнэртэн. Казанбай тэргүүн голчлон навчин тамхи татдгийг тэр мэднэ. Танил эрх үнний зөөлөн нэгийг сонсогдоход тэрбээр ихэд анхааран чагнав. Энэ 201 намайг хүүгийнхээ дотн нөхөр гэж андуураад мөн чиххүүл алдаж байна да. Маргааш өмсөх хувцас зам явах бичгээ бүтээлгэж гадуур төрхөө өөрчлөөд явахдаа хоёр хөгшөнд нэг сум хүртээгээд явдаг бах та. Яа гэхэвдэ хорвоогийн жам юм чинь гих чанарын яриаг сонсоод гүр хөмсгөө зангидаж муу залбан гөлөг чич тэгж хүний ачийг хариулна л да. Өөдгөө амтаа. Аав ээж хоёрын минь сайхан сэтгэлийн хариуд зансан хар сэтгэлийг чингэсгээж би ч хамааг ална да гэж шүд зон бодов. Энэ хоёр хөгшнийг харахаар аав ээж минь санагдах юм. Чамгүй л их тус боллоо. Эдний аминд хүрэх юм бол биднийг хар сүлд орхих болно. Муу юм хийх хэрэггүй. Химэн Казанбай зөөлөн хэлэхэд гүр баярлаж өндөсгийв. Казанбай ч алсын хараатай ир хүн шүү. Гэрч үлдэх хэрэггүй толгойлогчоо. Хөгшдөд гар хурч болохгүй. Эднийх тэгээд манай дайчин болж байна уу? Хөөх юм ин тэр ирсийн гигийн сүнсийг аллах аврах болтугай. Тийм ээ толгойлогчоо. Гүр шүү дээ. Гүр бол мундаг эр хүн. Би тэдний төлөө маш их харамсаж байна. Тийм байх л да. Казанбай одоо чи хинж биш болсон. Хоёр эхнэр 4 хүүхэд чинь цөм хар морьтуудын гарт орсон. Хөвгүүд чинь алагдаж охид эхнэрүүд чинь хүчндүүлж байгаа. Тэд эр хүмүүс бол тийм шудраг бос юм хийхгүй. Харж л бай. Би харин чиний өмгхийн амийг хар морьтын цогоод нилээд их мөнгөөр өгчихсөн ч болох юм шүү. Чи хүссэний хийж болно. Чи хайж гин үү? Чиний хэн болохыг л танилаа. Ойлгомжтой. Амьд харахыг бодож байвал надад миний хүсснийг өг. Эхлээд намайг Алтайский районд хүргэж өг. Тэд хоорондоо казакаар яран толхилцож байлаа. Гүр хөмхийгөө тасцсан өндөөж чанар авч ястай хогийн арчаагүй нохон гүлэг юм да гэж бодон аав ээж хоёрынхоо байгаа өрөөний цонхондоор очив. Мөн цонхон онгорхой байгаагаад аав ээж хоёр нь айсан бололтой ямар нэгийг зөөлөн дуугаар аимсан ярилцсан. Гүр зөөлөн эсгэрхэд 2 минутын дараа аав нь цонхон дээр ирэв. Аава, хүүн байна. Хаалганы. Гүр шивнэн хилээд уруул дээрээ хуруугаараа дарахад өвгөн толгой дохоод цааш ирэхэд гүр муур шиг өсрөн давжаан дээр гарав. Тэр чанарвыг араас будчихгүй гэж болгоомжлж байлаа. Чанаруу хар санаатайгаа дүүцсэн аимхаа нэгэн учир гүр түүнийг айлгахыг бодож байв.
Төдхөн хаалга онгойж гүр дотогш орон эцгийнхээ хөлс үнэрсэн ханхарч ээж нь толгоогоо наан нэгэнтээ ихэр татав. Өвгөн амин ганц хүүгийнхээ хідэнтэй хагарч гэмтсэн тэрүүн дээр хідэнтэй хайрлан үнэрлэж сэтгэлийн жаргал идлэв. Миний хөвгөн амьд ирсэн нь бурхны аврал боллоо. Өвгөн хоолой чичрүүлэн шивнээд ихэд сансан сэтгэлээ задгайлж дахин үнэрлэв. Гүр эцэгтэй үнсүүлэнгээ цогоогоос буугууж аваагүйдээ харамсан ийш тийш харахад эцэг нь хүүгийнхээ бодлыг таамаглах бололтой нэгэн хүнд юм гарт нь атгуулсан нь аюулаас хамгаалахын офицеруудын хэрэгэлдэг жижиг гар буу байлаа. Санаж сэтгэл санаагаар ихэд унсан дарим хөгшин үг дуугүй ирээд хүүгийнхээ илгэнд нь алдаад нулимс урсгаж гарав. Сайн сууж байв уу ээжээ? Сайн сууж байлаа. Миний хөвгөн сайн явж ирвүү? Битгий агаараа ээжээ. Манад муу хүмүүс ирсэн байна. Одоо яадаг вүлээ хөө минь? Вайсын хүргнийг дуутах уу? Ихэн ихэд аимсан шивнэхэд гүр толгоос ихсрээд эцэг их хоёроо орхин цааш явсаар өрөөнийхөө хаалгыг хүчтэй татан ороход Казанбай Чанарав хоёр ихэд цочин босон харайц гаагаад гар нь өөрийн ирэхгүй халаас руугаа явав. Эрхэм толгойлогч минь сайн байгаад баярлалаа. Чанарав анд таныг нааш навчирнаа гэдгийг би мэдээд байлаа. Казанбай өөрийнх нь үнэнч туслахуудын нэг өмнөө зогсож байг хараад нүдэндээ итгэлгүй дуу алдан тэрвэрч авав. Гүр минь чи амьд үлддэг мөн сайхнаа. Баярлалаа аллах минь. Аллах минь гэлаалаа. Үгүй мөн аргагүй зайтай иршүү. За амьд минь ирсэнд баяр хүргэе гэж тэрвэрч авсан Чанарваас хүйтэн салхи үлээх шиг болон хамаг биеийн хүйт даан зарлцав. Харин түүнийг амьд минь ирсэнд ижээ аав хоёроос нь дутхгүй баярлсан Казанбай толгойлогчийн нүдэнд нулимс мэлтэлсэн буйг харж түүнийг ихэд өрөвдөн гүр зөөлөн суудалд тоглон суув. Ямар ч гэсэн амьд үлдлээ. Тэдэнд бас чамгүй нүдүүллээ. Өөр манайхнаас амьд үлдсэн хүн байна уу? Чамайг энэ зэрэгтээ үлдээсэнд би баярлаж байна. Манай залуус бүгд өгсөн. Харамштын толгойлогч цогоотоо би Москвагийн театр урлагийн дээд сургуульд хамт суралцж байгаад бид цугтаа хөөгцсөн. Би энэ түүхээ ярьж хашгирцсан цогоо намайг гинт таньсан. Гэр орондоо өөрийнхөө хамгаалтанд чөлөөтэй амьдр гэсэн. Тэгээд би гэртээ ирлээ. Казанбай толгойлогч таныг тэр мөшгөж мөрдөж зовоохгүй гэсэн. Танд өргөсөн андгаа тангараа умартахгүй гэж би ирлээ. Би таныг ямар ч саадгүй, аюулгүй Алтайский районд хүргэх болно. Чамд баярлалаа гүрээ. Би чамд итгэж байна гэсэн Казанбайгийн царай гэрэлтэж Чанарвыг хиламхийн харав. Тэгээд хизээ явах уу гүрээ? Хармашт бүлгийнхэн гинт ороод ирэх вэ дээ. Ингэж айсан Чанарв гинт яран асуув. Яарад юу хийх вэ? Гэртээ ирсэн хүн байна. Аав ээжийнхээ сэтгэлийг амрааж ярьж хоноод маргааш явнаа гэсэн гүр гинт ухсгийж Чанарын халаас нь түнтих бууг угц татан авч ингэж болохгүй андаа. Ээж аав хоёр минь чиний энэ буунаас өгтлээ айсан байна. Өглөө явахдаа аваарай. Ингэснээ бууг ингрийнхээ халаасанд хийгээд гарч ирэхэд ээж нь хоол тавглаж байлаа. Миний хөө одоо явахгүй байгаа үсттэй. Ээж нь ихэд гуйсан байртаа хилээд хүүгийнхээ хідэнтэй хаах зохиулсан толгойг элбэж нулимс туслуулав. Энэ хоёр хүнийг хүргэж өгчгөөд гэртээ буцхааргүй ирнэ. Заашгүй дээ хүү минь гэсэн өвгөн хүүгээ үнэн биз гэсэн харцаар харна. Аваа би даах бодлого баримталсан хэрэгт надтай хамт цөлөгдөж шоронд хоригдсон бурайдуудаас буцаж ирсэн хүн байна уу ер нь? Баараггүй дээ хөвөө минь. Донорвын хоёр хүүд надн жил ирэвдээ. Аюулаас хамгаалахын байнга цагдааста байдаг гэлцэх сурагтай. Манай бурайдууд ч дэнд өхөлцөнгүй юм а. Бурхан өршөөгдөө хөвөө минь. Одоо битгий ижийг орхороо да. Гуй. Ижи минь дээ тайван бай. Одоо та хоёрыгоо зовоохгүй. Хөвөө минь шалавхан гэрлэж үз. Дагдан бааван чин сэндэм чамаа хүлээсэн чихтэй байх шиг ганцаар яваа шүү. Харин л дээ аав ээж хоёр минь. Хүний охин үрийг жаргаах нь байтугай та хоёрыгоо зовлонгоос салгаж чадахгүй залбин нохоо айтаа тэнж яваа хүүгээ өршөөхтэй. Гүр сэтгэл санаагаар элт хөгшөрсөн эцэг их хоёртоо ийн нүглээ намжлан мөрөгжээ.